За сайн бацхан уу манайхан Жудиложийн подкастын маань одоо нэг шин дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар Мега оюуканаар бэлтгэн та бүхэндээ хүрэхээр болсон байгаа. За тэгээ Мега маань шүүхийн шийдвэрээ бэлдсэн. Шүүхийн шийдвэр нь бол гадаадд зорчих эрхийг төтөлзүүлсэнтэй холбоотой юм нэн сонирхолтой шүүхийн шийдвэр байгаа. За ер нь зорчих эрх гингүүд яг үндсэн хуульд заасан бас хүний одоо үндсэн нэг эрхийн эрх болж эрх болдог. Одоо тодруулбал ингээд эх орондоо одоо гадаадд чөлөөтэй зорчих хэрэгтэй байх ч юм уу. Тийм учраас энэ үндсэн эрхийг хязгаарлахын тулд хууль заасан үндслэлээр одоо тодорхой шалгууруудыг хангасны үндсэн дээр бол хязгаарладаг бас одоо маш ийм чухал эрхийн нэг байгаа. За тэгэхээр өнөөдрийн шийдвэрээр манай Мега маань ямар үйл явдал тохиолдсон бэ гэдгийг ярьж өгнө үү? За тэгээ. За нөгөө кейс рүүгээ орохоос өмнө нэг юм жижигэн одоо контекст өгөх хэрэгтэй гэж бодоод байна. За тэгэхээр энэ түрүүнд бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй гэдээ бас нэг тусдаа салбар юм эрх зүй байгаа гэдэг. Тэгээ энэ юунд ач холбогдолтой яагаад байх ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр одоо ингээд шүүхтэр хүмүүс маргадаг штэ тий. Би ийм шаардлага гаргаж чинь нөгөө талаас би энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэд маргаад за шүүх бол эцэлээд ямар нэгэн байдлаар шийдвэр гаргацнаа. За юу гэдэг чи Мега оюун дэлгэрт 100 сая төгрөг төлөх ёстой байна гэд ийм шийдвэр гаргацдаг. Тэгээ энэ шийдвэр гарчингууд л бас Мега 100 сая төгрөг оюукаар шилжүүлээд л ингээд явцдаг амьдрал дээр бас айгүй одоо цөөхөн гэх юм уу. За нэгэж ингээд биелүүлдэг нь ч байна. Шууд биелждэг ийм шаардлагууд ч байна. Гэтэл шууд биелдэггүй тийм шаардлагууд байна тий. Тийм учраас нөгөө шүүхийн шийдвэр чи өөрөө заавал биелэгдэх шинжтэй байх ёстой. Тэгжээж нөгөө дараагийн одоо уялдаа холбоондоо тий шүүхэд итгэлээ бэхжүүлдэг ч юм уу тий ингээд явж явах ёстой. Тэнгүүт ийм учраас ингээд зарим шийдвэрүүд шууд биелүүлэх боломжгүй байдаг учраас тэрийг биелүүлж идэг механизм бас байх шаардлага үүсээд байдаг. За тэнгүүт тэр шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа одоо манайд бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэдэг байдаг. За тэгээд тэр газар маань өөрөө бас шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцдаа ингээд тодорхой үйлдэлүүд хийн, тэг арга хэмжээнүүд аван тэднэр нь эргээд нөгөө хуулийн дагуу байх ёстой гэдэг шаардлага дахиад тавигдаа явцдаг. За тэгэхээр энэ удаагийн дугаараар болохоор би юуг ярьж байгаа вэ гэд тэгэхээр 2020 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэг өөрчлөлт ороод за тэгээд тэр одоо заалтыг юу нь яаж хэрэглэх вэ гэдэг тал дээр ер нь өнөөдрийн хүртэл бас ийм аль талтаа өөрөөр хэрэглээд яваад байгаа нэг юм нөхцөл байдал үүсээд байна л да. За яг та бүхэн бас санаж ивэл тэр үед хэвлэлийн мэдээ энэ төр нэлээд явсан юм байлээ. Сая шалгаж үзэхэд за тэр нь юу вэ гэд тэгэхээр та хэрвээ шүүхийн шийдвэрээр 50 сая болон түүнээс дээш төгрөгний те хин нэгэнд үр төлбөртэй байх юм бол таны гадаадд сурчих эрхийг чинь шууд хязгаарлах юм байна гэдэг ийм одоо хэвлэлийн мэдээнүүд ч явж исэн. За ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ч гэсэн ийм шийдвэрүүдийг гаргаад хүмүүсийн гадаадд сурчих эрхийг нь хязгаарлаад яваад исэн юм байна. За тэгвэл энэний цаана нь яг хуульд орсон заалт нь ямар заалт байсан юм бэ гэд тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дээр 50 сая төгрөгнөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэд тэгчээд таслал аваад эсвэл тэжээнд тэтгэх үүргийг 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадд зурчих эрхийг нь дараахан үндслэлээр төтгөлзүүлж болно гэд 3 үндслэл тогтоож өгсөн байгаа. За төлбөр төлөгч маань 90 сурвалжлагдаж байгаа эсвэл тэр төлбөрөө төлөхөөс санаатай зайлс хийсэн нэгдүгээрт, хоёрдугаарт хөрөнгөө нуунд харагдуулсан. За гуравдугаарт төлбөр төлөхөөс зайлс хийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй ийм одоо үндслэлээр саяны 2 одоо тэг үүрэгтэй төлбөр төлөгчийн гадаадд зурчих эрхийг нь хязгаарлах юм байна гэдэг ийм заалт орсон юм билээ. За тэгээд энэ заалтыг болохоор ер нь бол ингээд янзаар тайлбарласантай холбоотой нэг сонирхолтой маргааныг ярих юм аа. За тэгээд энэ хүрээд бол миний нөгөө төрүүлээд ярья гэжсэн юмнууд маань дуусчлаа. Тэгэхээр одоо шууд маргаан руугаа оръё, үйл баримт руугаа. За нэхэмжлэгч маань бол 2015 онд нэг шүүхийн шийдвэрээр нэг хүнд 400 сая төгрөг төлөх үүрэгтэй ийм хүн байгаа. Одоо энэ маргааны нэхэмжлэгч маань за 2018 онд болохоор бас өөр нэг этгээдэд 1 тэрбум гаруй төгрөгийн бас төлбөр төлөх үүрэгтэй болсон. Одоо ерөнхийдөө бол 1 тэрбум 500 сая төгрөгийг төлөх үүрэгтэй ийм одоо этгээд байгаа. За нэхэмжлэгч маань ер нь 3% нэмэлтээ. Энэ 3% хүн маань нийлээд одоо 2 хүнд тэрбум 500 гаруй төгрөгийн ийм төлбөртэй шүүхийн шийдвэрээр те ийм одоо хүмүүс байх нэ.
За тэгээд яасан бэ гэд тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр бол саяны 3 хүн маань 50 сая төгрөгнөөс дээш төлбөртэй учраас гадаадд зурчих эрхийг нь түтгэлзүүлье гэдэг ийм шийдвэр 2020 онд гарсан юм байна. За тэнгууд 3 одоо хүн маань нөгөө үр төлбөртэй 3 хүн маань юу гэж маргадаг вэ гэж тэгэхээр бид 3 болвол энэ мэдээж шүүхийн шийдвэр гарсан тэрбум 500-аа бид нар ингээд төлөөд явж байгаа тийм байтал одоо бид нарт ямар нэгэн байдлаар оргон зайлах гээгүй төлбөрөө төлөөд явж байгаа ингээд одоо олсон мөнгнөөсөө тэр төлбөрөө төлөөд явж байгаа буюу бид нар ямар нэгэн байдлаар хөрөнгөө нууж дарагдуулсан ийм үндэслэл үүсээгүй буюу нөгөө 59.1-ээс 59.1-3 заасан үндэслэл огт үүсээгүй байхад бид гурыг зүгээр л 50 сая төгрөгнөөс дээш үр төлбөртэй гэдэг ийм шалтгаанаар гадаадд зурчих эрхийг маань түтгэлзүүлсэн шийдвэр гаргачлаа. Тэгэхээр энэ шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгоё гэдэг ийм хэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаамаа. За тэгэнгүүт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар буюу нөгөө хариуцагч нь тэр шийдвэрийг гаргасан хүн маань болохоор хариу тайлбартаа юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр за шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 онд бол нэмэлт өөрчлөлт орсон. 59.1 дээр энэ 59.1 маань хууль санаачлагчийн зүгээс одоо юу гэж ойлгож энэ зүйлийг баталсан бэ гэд тэгэхээр 59.1 дэх тэр эсхүүл гэдэг үгнээс өмнөх хэсэг буюу 50 сая төгрөгнөөс дээш үр төлбөртэй байх юм болвол гэдэг чинь дангаараа буюу энэ шаардлагад 59.1-ээс 1.3 дахь тэр үндэслэл хангагдсан байх шаардлагагүй. 50 сая төгрөгнөөс дээш одоо үр төлбөртэй тэрийгэ биелүүлээгүй л байх юм бол шууд гадаадд зорчих эрхийг нь хязгаарлаж болно. За тэр нөгөө төлбөр төлөхөөс зайлсхийсэн, хөрөнгөө нуусан, одоо оргон зайлж магадгүй гэдэг энэ үндслүүд нь бол зөвхөн эсхүүл гэдэг үгний дараагийн хэсэг буюу тэжээнд тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчдөл одоо тавигдах үндслэл юм гэдэг байдлаар тайлбарлаад хууль санаачлагч ч гэсэн анхандаа ингэж бодож ирсэн учраас ингэж баталсан учраас за энэ хүмүүс бол 50 сая төгрөгнөөс дээш үр төлбөртэй тийм учраас бид нар бол ийм шийдвэр гаргасан гэж хариу тайлбараа өгдөг байгаа. За тэгээд энэ одоо маргаан маань 3 шатны шүүхт дамжсан ийм кейс одоо томорсон гэх юм уу те. За анхан шатны шүүх бол юу гэж тайлбарсан бэ гэд тэгэхээр яг саяны миний хэлсэн нөгөө хариуцагчийн тайлбарын дагуу хуулийн зүйл залтыг тайлбарлаж хэрэгсэн байгаа юм л да. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай ерөнхий хуулийн 59.1-ийг тайлбарлахдаа эсхүүл гэдгийг бол нэг бол гэдэг ийм утгаар ойлгож хэрэглэнэ. Тэгэхээр одоо 50 сая төгрөгөөс дээш одоо үр төлбөртэй тэрийгэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадд зурчих эрхийг түтгэлзүүлнэ. Нэг бол тэжээнд тэтгэх үүргээ 3 сараас одоо дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадд зурчих эрхийг нь энэ 59.1-ээс 1.3 заасан үндслээр түтгэлзүүлж болно гэж тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж бүр шүүхийн шийдвэртээ бичсэн байгаа юм. За тэгээд ийм учраас ингээд нотлох баримтуудаар бусад зүйлийг нь шалгаад үзэхэд бол нэхэмжлэгч 3 хүн маань бусад этгээдэд 50 болон түүнээс дээш сая төгрөгийн үр төлбөртэй байгаа учраас хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж ингэж хэлдэг анхан шатны шүүх. За тэгээд үндсэндээ нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буюу нөгөө 3 хүний гадаад зурчих эрхийг нь түтгэлзүүлсэн байгаа тэр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлсэн байгаа. За давзаалт шатны шүүх бол шийдлийн хувьд анхан шатны шүүхийн шийдэлтэй давхцсан шийдэл гаргасан. Юу гэсэн бэ гэд тэгэхээр за ерөнхийдөө бол тэр энэ 3 хүний гадаадд зурчих эрхийг нь түтгэлзүүлсэн нь бол үндсэлтэй байна гэд нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ сонирхолтой нь одоо тэр хуулийн 59.1-ийг арай өөрөөр тайлбарлаж хэрэгэлсэн. За юу вэ гэд тэгэхээр тэр нөгөө 3 үндслэл байгаа шүү дээ тий. 90 сурал хийж байгаа төлбөр төлөхөөс хаатай зайлсхийсэн хөрөнгөө нуун дарагдуулсан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад оргон зайлсхиж байгаа байж магадгүй гэсэн энэ 3 үндслэл бол хоёр төрлийн 59.1 буюу малгай заалтанд нь заасан хоёр төрлийн тэр одоо төлбөр төлөх үүрэгтэй этгээдэд хоёуланд нь хамаарна буюу 50 сая төгрөгөөс дээш одоо нөгөө үр төлбөртэй хүн маань өөрөө төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн юм уу эсвэл хөрөнгөө нуусан эсвэл гадаадад оргон зайлгаж байгаа байж магадгүй гэсэн ийм үндслэлээр одоо гадаадд зурчих эрхийг хязгаарлана. За мөн нөгөө тэжээнд тэтгэх үүргээ 3 сараас
дээш биелүүлээгүй этгээд маань өөрөө төлбөр төлөхөө санаатай зайлсхийсэн юм уу эсвэл хөрөнгөө нуунд дарагдуулсан юм уу? Энэ тохиолдолд энэ хүмүүсийн гадаадд зорчих эрхийг нь хязгаарлана гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59-ийн 1-ийг тайлбарлах юм а гэж хэлээд гэхдээ энэ нөгөө нэхэмжлэгч 3 этгээд маань бол нэгдүгээр 50 сая төгрөгнөөс дээш төлбөртэй одоо этгээд мөн байна. За хоёрдугаарт ямар үндэслэл хангагдсан байх шаардлагатай вэ тэгэхээр нөгөө төлбөр төлөхөө санаатай зайлсхийсэн байна гэж одоо давзаалтах шатны шүүх үзчихлээ. Яагаад тэгэхээр 2015 оны шүүхийн шийдвэр 18 оны шүүхийн шийдвэрээр нийтдээ тэрбум 500 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа энэ 3 хүн байна. За тэгтэл тэр 18 оны шүүхийн шийдвэрээр болвол тэр тэрбум төгрөгнийхөө үр төлбөрийг 18 онд одоо багтаж төлнө гэдэг тийм эвлэрлийн гэрээ байгуулж исэн юм байлээ. Тэгэхээр 18 онд төрлөх ёстой байсан төлбөрөө одоо хүртэл төлөөгүй байна гэдг нь болохоор 59-ийн 1-ийн 1-т заасан төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэдэг үндслэлт хамаарна гэж давтаалгачны шүүх тайлбарлаж байгаа. Тэгэхээр нөгөө шийдлийн хувьд бол одоо анхаачны шүүхийн шийдэл рүү яваад очиж байгаа арай өөр арга замаар тайлбарлсан боловч тийм. За ингэнгүүт маань анхан давах дээр нөгөө нэхэмжлэгч 3 хүн маань маргаад явж исэн байгаа. Нөгөө гадаадд зорчих эрхийг хязгаарлуулсан 3 хүн одоо нэхэмжлэлээ гаргаа явж исэн. За тэгээ хяналтын шатны шүүх рүү болохоор нөгөө 3 хүний маань нэг нь л одоо хяналтын журмаар гомдол гаргасан юм байлээ. Нөгөө хоёр маань бол одоо зэшиг буугаад өгсөн юм уу яасан тийм. Угаасаа хоёр шатны шүүхээр хоёуланг нь гадаадд зорчих эрхийг хязгаарлуул гэж энэ угаасаа хут гэж бодсон юм уу яасан. Тэгээ нэг хүн маань бол магадгүй үнэхээр одоо өөрийнхөө эрхийн төлөө тэмцсэн үү эсвэл үнэхээр гадаадд зорчих хэрэгтэй шаардлага үнэхээр тийм болоод маргасан уу яасан хяналтын журмаар бол гомдол гаргасан. За тэгээд хяналтын журмаар гомдол гаргахтаа одоо нөгөө л нэг одоо юугаа үндэслэлээ хэлсэнтэй ингээд хоёр шатны шүүх бол ингээд хуулийг өөр тайлбарлаад хэрэгжилчлээ. За надад бол энэ 59-ийн 1-ийн 1-ээс 1-3 заасан үндэслэл бол үүсээгүй. Битэй ингээд юугаа төлбөрөө бол ингээд төлөөд явж байгаа гэдэг байдлаар юу нь бол юугаа гаргасан байлээ. За тэгээд хяналтын шатны шүүх сонирхолтой байдлаар шийдвэрлсэн. За ингэж шийдвэрлэхдээ юу гэсэн бэ гэхээр маргааныг хүлээж авсан үндэслэл нь бол мэдээж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59-ийн 1-ийг анхан болон давтаалдах шатны шүүх өөрөөр тайлбарлаад хэрэгжилсэн. За тэр хоёрын шийдэл бол хоёулаа ижилхэн нэхэмжлэх шаардлага бүхэл нь хэрэгсэхгүй болгосон боловч хуулийн зүйл залтыг хэрэглэхдээ өөрөөр тайлбарлаж хэрэгэлсэн гэдэг ийм үндслэлээр хянан хэлэлцээ гэж шийдвэрлсэн байна. За тэгээд хяналтын шатны шүүх юу гэж хэлсэн бэ гэж тэгэхээр давтаалдах шатны шүүхийн тайлбаралтай үндсэндээ санал нийлсэн. Юу гэсэн үг вэ гэж тэгэхээр 50 сая төгрөгнөөс дээш төлбөртэй этгээд байж болно. Нөгөө талаасаа тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш одоо хугацаагаар биелүүлээгүй нэг юм 2 этгээд байна. Энэ 2 этгээд байгаа тохиолдолд энэ 2 этгээдэд түрүүний 3 үндслэл гуруула тавигдчихэж түрүүний биш нэг гуруула гэдэг нь аль нэг нь бүрдчихэж тэр 3 үндслэлийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэ 2 одоо этгээдийн гадаадд зорчих эрхийг нь хязгаарлана гэдэг байдлаар бол тайлбарласан. Нөгөө юуны анхан шатны шүүхийн болон хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг тэр эсхүүл гэдгийн өмнөх хэсэг нь бол зүгээр дангаараа нэг агуулга эсхүүлээс хоошхот нь 59-ийн 1-ээс 1-3 дахь одоо үндслэл тавигдана гэдгээр бол тайлбарлаагүй. Тэрийг бол буруу тайлбар гэж үзсэн. За тэгээд ингэж үзчихээд за энэ тохиолдол дээр үнэхээр давтаалдах шатны шүүхийн хилээд байгаа шиг энэ хүн 18 онд төлөх ёстой байсан төлбөрөө өдийг хүртэл төлөөгүй төлж дуусгаагүй явж байгаа гэдг нь өөрөө төлбөр төлөхөө санаатай зайлсхийсэн үндслэлт хамаарах уу гэдэг дээр юу гэж тайлбар хийсэн бэ гэдэг. Тэгэхээр энэ хүн 18 онд 1 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой байсан. За тэгээд ингээд тэрийгээ ингэж төлж авсаар хагаад одоо бол нэг 80 орчим сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн байгаа мэн л та. За тэгээд энийг ингээд харахад төлөх ёстой төлбөрийнх нь ихэнх нь бас төлөгдсөн дуусгар болцсон. Тэгээ одоо нэг 83 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн байгаагаас нь үзэх юм бол энэ төлбөр төлөгч нар ч өөрсдөө төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэдэг үндсэл тогтоогдохгүй байна тий. Бодтойгоор зайлсхийсэн тийм одоо үйлдэл хийгээгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээд одоо хариуцагчийн зүгээс буюу нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс өөрөө одоо тэр төлбөр төлөгчийг 90 сурвалжилсан
За тэр төлбөр төлөгч маань өөрөө нөгөө мөнгө төлөхгүй санаатаагаар зайлсхийсэн ч юм уу эсвэл хөрөнгөө ингээд нуунд харагдуулсан ямар нэгэн үйлдэл гаргасан те за юу гэдгийг олсон ашиг орлогоо өөр этгээд рүү мэлжүүлээд те ингээ хөрөнгөө нуунд харагдуулсан гэдэг ийм нотлох баримтыг хариуцагч байгууллага өөрсдөө шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч байгууллага бол ганцхан 50 сая төгрөгнөөс дээш л энэ хүн төлбөртэй учраас л гэдэг ийм яриад байгаа гэж баггүй. Тэгээд нөгөө талаасаа энэ үнийг гадаадд зорчно гэдэг бол эн чинь үндсэн хуульд заасан эрхэнтэй энэ хязгаарлагдаж болдог хэдийгээр ирэх боловч тэрийг хязгаарлагдахад нь одоо шаардлагууд тавигддаг тий хуульд заасан байх энтер гэдэг ч юм уу тий тэнгууд хариуцагч байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ хүний үндсэн хууль заасан эрхийг хязгаарлаж байгаа шийдвэр гаргаж байгаа байж ич тэр шийдвэрийнхаа үндслэлийг өөртөө хангалттай нотлохгүй байна гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө энэ шийдвэрийг гаргах саналыг ингэж дотооддоо гаргахдаа ямар нэгэн байдлаар тэг ийм энэ хүн оргон зайлгаж байна гэдэг ийм үндслэл огт хэлээгүй зүгээр энэ хүн 50 сая төгрөгийн төлбөртэй учраас гадаадд зорчих эрхийг нь хязгаарлая гэдэг ийм одоо санал гаргасныг нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ингээд батлаад ингээд явцсан байгаагаас үзэх юм бол яг хуульд заасан аль үндсэл тодорхой үндслэлээр энэ хүний эрхийг нь хязгаарлаж байгаа мэй гэдгийг хариуцагч байгууллага өөртөө тодорхой дурдаагүй энэ талаараа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Тийм учраас энэ ажиллагаа чи өөрөө үндслэлгүй байна гэж үзээд за тэгээд нөгөө 3 хүн байгаагийн нэг нь л гомдол гаргасан гэсэн шүү дээ хяналтын шний шүүхрөө. Тэгээд энэ нэг хүний гадаадд зурчих эрхийг нь одоо сэргээж шийдвэрлсэн байгаамаа. Хяналтын шний шүүхээс. Ийм сонирхолтой тийм яг ингээд ерөн зүгээр бид нар хуулийг нь унших юм бол тэ нэг ердийн одоо эрх зүйчийн хувьд ч юм уу одоо хуульчийн хувьд унших юм бол айгүй ойлгомжтой байгаа хгүй ингээд энэ гурван үндсэл маань энэ хоёр этгээдэд хоёуланд нь хамаарах юм байна гэдэг байдлаар ингээд уншаад явчихж байгаа. Гэтэл одоо яг энийг хэрэгжүүлж байгаа этгээдүүд ч юм уу тэ эдгээр нь бол ингээд одоо илүү ямар одоо ашиг сонирхол байна те одоо шүүхийн шийдвэр байгууллагын хувьд бол илүү нөгөө шийдвэрээ хурдан гүйцэтгүүлээд энэ үнийг те ингээд Монголд нь байлгах жагаад магадгүй гялт төлбөрөө төлүүлээд ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгахыг гэдэг сонирхол байгаа ч юм уу те нөгөө ингээд магадгүй ингээд янз бүрийн ашиг сонирхлын үүднээс энэ хуулийг чинь хүмүүс нөгөө тайлбарлаж хэрэгжилж байгаа учраас тэр ашиг сонирхлынхаа үүднээс ингээд янз янзаар тайлбарлаадсэн зүйл зүгээр гараадсэн болоо да гэж ботсон. Тэгээд ийм учраас энэ дээр бас дээд шүүхийн зүгээс ингээд яг эцсийн тайлбар хийгээд те ингээд яг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоож байгаа нь бол миний хувьд айгүй сайшаалтай санагдсан. Одоо тэгээд нэгэнт дээд шүүхээс энэ заалтыг бол ингэж нэг мөр ойлгож хэрэглэнэ гэдэг шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд ч гэсэн одоо дараагийн удаадаа ийм шийдвэр гарахгүйгээр ингээд засраад цаашаага явах болов гэж юу н бодсон. Энэ дээд шүүхийн шийдвэр нь хэзээ гарсан байсан бэ? Энэ 24 онд гарсан байсан. Тэгэхээр бас айгүй шин шийдвэр шүү дээ. Нилийн шинэлэг. Тийм 24 оны 3 сарын 12-нд дээд шүүхийн тогтоол маань яг гарсан юм байна. Тийм. Энэ яг чамайг нөгөө ярьж байгаа үед яг нөгөө үндсэн хуулийн бодлого шиг л санагдлаа. Нөгөө үндсэн эрхийг хязгаарлахдаа нөгөө хууль заасан уу гэдэг нэг хэд хэдэн шалгуурыг үнэлдэг штэ. Яг тэр бодлогыг ингээд эхнээс нь бодож байгаа шиг санагдлаа. Тийм. Тэгээд сонирхолтой асуудалтай маргаан байсан гэж бодсон. Тэнгүүд одоо тэр нөгөө хууль хэрэглээний бас ингээд амар нюансууд байгаа шүү дээ. Тэр 59.1 гэдэг үндсэн малгай заалтанд чинь хоёр төрлийн нөхцөл тусгацсан. Тэр хоёр нөхцөл доотлын нөгөө дид нөхцлүүдтэйг уягдаж тайлбарлагдах юм уу гингүүд тэн дээр ингээд нэг харилцаадгүй байр суурьтай байж байгаанаас амар сонирхолтой л санагдлаа. Тэгээд яг одоо зүгээр нөгөө ийм эрх зүйч ч юм уу хуульч биш хүмүүс сонсч ивэл те ингээд амар тэнийг юмн дээр ойлгомжтой юмн дээр ингээд маргаал те 3 шатны шүүхэн нэх ойлгомжтой юм яриад байгаа юм шиг санагдчих магадгүй. Гэхдээ яг нөгөө өөр дээр кейс тулахад айгүй өөр л байдаг юм билээ л те ингээд надад би нэг хүнд одоо юу гэдэг шүүхийн шийдвэрээр 50 60 сая төгрөг
ёстой болсон. Тэгсэн чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь намайг гадаад явуулахгүй гэдэг шийдвэр гаргачаад идэгтэй. Тэгээд шийдвэр гүйцэтгэх газар нь одоо юу гэдэг өөртөөхөө тайлбарыг хэлээд дээ шүү дээ. Тэ нисгүүл гэдгийг чинь одоо тэ юу гэж ойлгох юм бэ гэдэг. Тэгэхээр өмнөх нь тусдаа тэ аль нэг нь гэж ойлгох юм а гэл ингээл тайлбарлахаар магадгүй ингээд надад үнэлэлтэй санагдаж магадгүй шүү дээ. Энд чи одоо мэрэгжлийн байгууллага нь ингэж яриад байгаа юм чинь. За одоо нэрэл тэгдэг чинь бэлгүү дээ гэл ингээл ботчиж болдог гэх юм уу. Өөр дээр тулаад ирэхээр айгүй ойлгомжтой юм шиг юмнууд хүртэл хуулийн юмнууд хүртэл ингээд ойлгомжгүй болдог. Нэг таслал, нэг үгэн дээрээ ингээд эргэжийдэг болохоор тий. Аха. Үндсэн эрхийн үүднээс авч үзэнгүүт одоо нөгөө зорчих эрхийг хаснаа гэдэг чинь бас айгүй одоо үр дагавар томтой шүү дээ. Том одоо ял шүү дээ. Ял гэхүү арга хэмжээ гэх. Тэнгүүдээ гадаад руу зорчих эрхийг хасж чинь тэгээд тэр нь одоо нөгөө тэр дид үндслүүд байгаа шүү дээ. Тэгээ 90 сурвалжлагдж байгаа ч юм уу. Тэнгүүд тэр үндслгүүгээр зөвхөн зүгээр 50 сая төгрөгнөөс болоод зорчих эрх хасагдаж байна гэж бодохоор ингээд тэнцвэрийн зарчмаас амар нийц хэрэгүүл сонсогдож байна. Тий, яг зөв. Харин тий. Тэгээд нөгөө хоёр хүн маань нөгөө хоёр хэмжлэгч маань бас шүүхэд хандах болтугай айж их шиг. Харин тий. Тэгээд ер нь ийм шийдвэр гарсан чинь иймэрхүүнд нөхцөл байдал байгаа хүмүүс бас юу гаргаад хэмжлэг гаргаад явах байхаа гэж бодож байна. А тэг яг нөгөө бас буруу ойлголт төрүүлж магадгүй гэд нэг юм хэлэхэд юу бэлээ нөгөө хуулийнхаа 59-ийн 4-т зааснаар мэдээж за одоо юу гэдэг төлбөрлөгөө санаатай зайлсхийсэн ч юм уу хөрөнгөө нуунд харагдуулсан гэд за яг бүр яг үндсэлтэйгээр те гадаад зорчих эрхийг хязгаарлуулсан байж бас болно шүү дээ те. Тийм тохиолдолд хэдий орсон байсан ч гэсэн ажлын шаардлагаар за эсвэл эрүүл мэндийн шаардлагаар одоо гадаадад зорчих шаардлага гарч байгаа тохиолдолд энэ талаараа ингээ хүсэлт энтер гаргаад тэгээд энэ эрхийг нь төрс эргээж болдог зохицуулалттай юм билэ. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд нэг айгу хуйлэрдэг штэ тий нөгөө мэдээж хууль тогтоогч тэнэг хүмүүс биш ингээд амьдралд юу гэж тохиолдох вэ гэдгийг бас мэднэ тий хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс ч гэсэн мэддэг учраас нөгөө иймэрхүү дараагийн бас зохицуулалтууд нь хуульдаа бас байж идгийн шүү гэдгийг нэрээ дурдаад өнгөрчихье гэж бодож байна. Тэгэхгүй бол нөгөө ийм сонсчол өстө юу эрүүл өвдүүл тэгээд яахын ингээл өстө 50 сая төгрөг төлөөгүйгээсээ болоод явахгүй байх юм уу гэдэг ч юм уу тий нөгөө ингээд буруугаар ойлгох хүмүүс гарч иж магадгүй. Тэгээд бас тэрийг нэмээд хэлчихье. Зүг. Энэ тэгээд 20 онд орсон гэдэг чинь одоо нэг хэрэгжээ 4 жил болж байгаа зохицуулалт юм байна л да. Сая Мегагийн яг саяны хэлдэг одоо тэр нэг хүндэтгэх шалтгаантайгаар одоо энэ зохицуулалтын арга хэмжээ авагдсан бол тэрийгэ тэтгүүлжүүлэх хүсэлт гаргаад тэрийг шийдвэрлэгдсэн ч юм уу. Тим кейсүүд бас байдаг бол айгүй сонирхолтой юм тий. За. За сонирхолтой дугаар бэлдэж ярьж өгсөн Мегада баярлалаа. Баярлалаа. Энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.